За сайн байна уу? Та мөнгөний хойноос явж гин үү? Мөнгө таны хойноос явж гин үү? Мөнгө хомс юм шиг танд санагддаг уу? Мөнгө ид баялаг хаа сайгүй элбэг байдаг юм байна гэж та хардаг уу? Мөнгө ид баялагтай болох маш хэцүү юм шиг танд санагддаг уу? Харин мөнгө ид баялаг олох ажил амархан юм шиг танд санагддаг. Яг энэ нууцыг л олъё гэж би амьхандаа хичээж олон жил хөдөлмөрлөж, олон жил уншиж судалж явсан хүн л дээ. Тэгээ би өөрөө бол 8 9 дугаар ангиасаа эхлээл ажил хийгээл ингээл мөнгө олохгүй л амьдралын ирэхээр ингээд явж исэн. Тэгээд ойдлын үйлдвэрт одоо ойдолч хийгээд хүртэл сочл хайлаа. 10 жил байхдаа. Тэгэл тэрнээс хойш ингээд л хөдөлмөрлөхийн хажуугаар энэ мөнгө ид баялаг ер нь хүнд яаж ирдгийг гэдгийг л уншиж судалж маш олон ном зохиолуудыг уншсан. За тэгээд тэрэн дотор энэ хувийн хөгжлийн ялангуяа намтар амжилтанд хүрсэн хүмүүсийн баян тэрбумтэн хүмүүсийн намтруудыг маш их уншдаг байж л дээ. Тэр дотор нэг нийтлэг юм ойлголт байгаа. Тэр бүх амжилтанд хүрсэн хүмүүс нэгэн ч мөнгөний төлөө яваагүй юм байна гэдэг ойлголт. Тэгэхээр би өөрийгөө ингээд нэг юм жоохон буруу яваад байгаа юм шиг ухаарлаарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс чинь бүгдээрээ баяжихтаа мөнгөний төлөө явж баяжаагүй мөнгө тэр хүмүүсүүд рүү ирсэн байхгүй юу? Тэгэхээр би өөрөө ингээд мөнгө олно гэж зүтгэл ажил хийгээл яваад байдаг. Тэгэхээр чи нэг жоохон юм биш. Тэгээ нэг ийм ухаарл аваад тэгээ дээр нь энэ олон мөнгөний тухай, амжилтын тухай, эд баялагын тухай, хувийн хөгжлийн олон ном уншаад судлаа зургалтанд суугаад л ингээл амхандаа өөрийгөө хөгжүүлээд маш их явж. Энэ үед өөрийн ирэхгүй би ерөөсөө өөр лүүгээ харах хэрэгтэй юм байна. Миний тийм ээ мөнгөний талаарх итгэл үнэмшлүүд, бодлууд миний энэ даал тухамсарт суудсан байгаа тэр мөнгө эд баялагын талаарх ойлголт, итгэлүүд, бодлууд ер нь юу юм бэ? Би трийгээ өөрчлөх хэрэгтэй юм байна гэж өөр лүүгээ харж эхэлсэн байхгүй юу? За тэгвэл хамгийн түрүүнд надад байсан нэг буруу ойлголт бол мөнгийг амархан аргаар олж болохгүй гэдэг. Тэгээ энэ одоо яах юм? Тэгээ би одоо ингээд зовжил мөнгийг олох хэрэгтэй юм уу? Мөнгө олох ч одоо маш хүнд хэцүү. Зовжил мөнгө олох хэрэгтэй юм байна. Тэгээ амархан аргаар бол мөнгө олж болохгүй юм байна гэдэг ийм ойлголт байгаа байхгүй юу? Тэгээ энийг ингээд шинжилээд задлаад энэ яг үнэн үү гэд ингээд ухаад үзэхэр байна шүү дээ. Гэхдээ ерөөсөө амархан аргаар бол мөнгө олж болох юм байна. Гагцхүү тэр буруу аргаар мөнгө олж болох юм байна. Тийм ээ? Хүнд худлаа ярьж, хулгай хийж, хүнийг хохироож энэ буруу аргаар бол мөнгө олж огт болохгүй юм байна. Харин амар хэлбэр аргаар тийм ээ хөдөлмөрөө хөнгөвчлөөд аль болох бага цаг хугацааг зарцуулаад аль болох одоо энэ бусад технологийн янз бүрийн хэрэгслүүдийг ашиглаад тийм ээ өөрийгөө бага зовоогоод тэгээд мөнгө олж болох юм байна. Болохоор барахгүй ер нь ингээгч ёстой юм байна гэдэг энэ ойлголтыг би өөрөө авч эхэлсэн. Та ч гэсэн бодоод үзээрэй. Манайхан бол юу яадгүй гэхлээр өсөд бүгдийг ингээд базаад буруу аргаар мөнгө олох, амар хэлбэр аргаар тийм ээ хөдөлмөр хөнгөвчлсөн аргаар мөнгө олох хоёрыг бол хольж базааж нийлүүлэнгүүтээ амар хэлбэр аргаар мөнгө олох гэлээгээд ингээд буруутгаад ингээд нэг хайрцагт хийчихдэг. Энэ бол буруу. Энийг ялгаж салгах хэрэгтэй. Хамгийн түрүүнд надад бол ийм буруу итгэл үнэмшил байгаагаа би олж хараад тэгээд өөрийгөө өөрчилж гисэн. За тэгэл мөнгө эд баялаг бол маш хомс байд юм байна. Ер нь бол маш их хөдөлмөрлж, маш их зовж ижил мөнгө эд баялаг чинь олт юм байна ч гэдэг юм уу тий. Энэ мэтчлийн буруу итгэл үнэмшлүүд надад байгаа учраас даал тухамсартнаас суусан энэ мэдээллүүд яг тийм нөхцөл байдлыг бий болгох. Даал тухамсарт маань ийм мэдээлэл байгаа учраас би яг тэгж амьдрах, амьдралын зам мөрийг сонгож явдаг. Тэгээ би өөрийгөө өөрчлөхөөс өөр ямар ч аргагүй юм байна. Өөрийн энэ даал тухамсарт байгаа, дотроо байгаа буруу итгэл үнэмшлүүдийг засч хувиргаж ээж би амьдралаа сайн сайхан болгох юм байна. Эд баялагийг илүү ихээр олох юм байна гэдгийг ухаарч ойлгож эхэлснээс хойш миний амьдралд шал өөр хэмжээнд гарч ирсэн байхгүй. Тэгээд мөнгөний мантра гэдэг энэ мантраг би анх зохиохдоо бол бусад хүмүүсүүдэд ингэж өгөө, бусад хүмүүсүүдэд сургалт болгоё гэж огт бодоогүй. Зөвхөн яг өөрөө өөртөө зориулсан юм.
өөртөө байнга сонсож өөрийнхөө ухамсар ихтгэл өмчлөлийг өөрчлөх гэж л өөртөө зориулж хийсэн. Тэгээд сүүлд болохоор манай одоо шавнар маань бол ингээд энийгээ та ингээд хүмүүс сонсгооч энэ чинь аюу гоё байна гэхлээр нь сүүлд бол сургалт болгож гаргасан л та. Тэгээ мөнгөний мантраг зохиох гэж байхдаа би яасан бэ гэхлээр маш юм хүчтэй тийм өгүүдийг олох хэрэгтэй болсон. Мөнгөд баялагын талаар тодорхойлсон оновчтой гоё өгүүдийг олох хэрэгтэй болсон. Тэгээ мантра чинь ийм эрчим хүчтэй өгүүдээр баяжуулж иж сайн хүчтэй мантра болж чаддаг. Тэгээ үгийн хүч гэж байгаа шүү дээ. Үг өөрөө хүчтэй шүү дээ. Тэгээд маш олон их усруудаас судалсан, гадаад хэл дээр янз бүрийн юмнууд ингээд судалсан. За монгол хэлэн дээрээсээ бас янз бүрийн судалсан. Тэгээ тэрэн дотор бол энэ бид нэр дадлага авуулаад ном уншдаг. Тэр үед хэрэгэлдэг тэр төв дээр уншиж байгаа номуудыг орчуулсан тэ дадлага авах уншиж байгаа төвд хэл дээр байгаа номыг орчуулгын үзэхээр тэрэн дотор бол маш хүчтэй үгнүүд бас байсан. Тэгэхээр тэр үгнүүдийн орчуулгыг аваад бас ингээ эргэлсэн ингээд мөнгөний хүчрэх мантра гэдэг хэмийг гаргаад за тэгээд бол өөртөө их олон удаа сонссон, маш олон удаа сонссон. Тэгээд би бол нэг 2 жил шахуу энийг мөнгөний мантраа ингээ сонсож явсан. Тэгээд үнэхээр гайхамшигтай үр дүн хүртсэн. Тэгээд би одоо энэ мөнгөний мантраныхаа хамгийн анхны үйлчлүүлэгч нь би, хамгийн анхны үр дүнгийн хүртсэн хүн би өөрөө юм байгаа. Тэгээ үнэхээр гайхалтай одоо би бүр өөрөө ингээд гайхажсэн шүү дээ. Үгүй энэ ямар гайхамшигтай биелд юм бэ энэ одоо гэд бүр өөрийнхөө бүтээлийг өөрөө хэрэглээд өөрөө тэрэндээ гайхаад одоо хийжсэн тохиолдлууд их олон бий. Тэгээд мөнгөний мантрагийн маань аваад сонсвол таны дотор ухамсарт байгаа мөнгөний талаарх сөрөг ихтгэл өнөмшиг бодлууд чинь өөрчлөгдөх болно. За мөнгөний талаарх зөв мэдээллүүд таны далд ухамсарт сууж эхлэх болно. За ингэж зөв мэдээллүүдийг та далд ухамсартаа суулгаснаар яг тэр адилын үр дүн үйл явдлуудыг өөрлөгөө соронцдож татаж, мөнгийг бас өөрлөгөө соронцдож татаж ингээд та мөнгө хэд баялагийг өөрлөгөө татагч нэгэн болно. Хүн гэдэг энэ амьтан заавал ингэж мөнгө хэд баялагын хойноос хөөцөддөж гүйж өөрийгөө зовоож амьдрах ёсгүй. Мөнгө хэд баялаг бол хаасайгүй маш их элбэг байдаг. Хин ч гэсэн ямар ч хүн ядуу зудуу амьдрах ёсгүй. Энэ хорвоо ертөнцийн дээр бүх хүмүүс баян чинэлэг сайхан амьдрах хувьтай. Таа ч гэсэн тийм. Тэгээ мөнгөний хүчрэг мантра дотор маань мөнгөний мантрануудаас гадна мөнгөний талаарх тайлбар хичээлүүд мөнгө гэж ер нь юу юм бэ гэдгийг ойлгох зөв ойлголтууд багтсан байж байгаа. Тэгээ эдрийг та аваад сонсоод магадгүй гэр бүлээрээ сонсоод өөр хүүхдүүддээ сонсоод магадгүй өөр хүүхдүүдээ бүр багаас нь мөнгөний талаарх зөв ойлголттой ирээдүйд баян чинэлэг сайн сайхан амьдралтай хүн болгоход нь таалт ухамсарт нь тэр үрийн суулгаж өгөөрэй гэж танаас би уриалж хүсмээр байна. Үнэхээр бидний энэ дотоод ухамсар, даалт ухамсарт ямар үр таригдана яг тэр үр ургаж бидний амьдралд боддог хувь заяа болдог нь гарцаагүй үнэн юм аа. Тийм учраас та даалт ухамсартаа баялагын үрийг зөвөр суулгаж усалж өгөөрэй. Маргааш та ургацаа аврааж авах нь гарцаагүй тэр ургац бол баялаг, сайн сайхан амьдрал, дүүрэн сайхан хувь заяа байх болно.